За, Лос Анжелес хотын Монгол намын сангаас жил бүр уламжлалгын зохион байгуулдаг Утгын чимэг богино нүгүүдийн уран уншлагын уралдаан маань энэ жил 15 дахь удаага амжилттай сайхан зохион байгуулагдлаа. Америкт монголчуудын дунд уламжлал болгон зохион байгуулагдж ирсэн арга хэмжээний нэг бол Лос Анжелес хотноос зохиогддог Утгын чимэг наадам билээ. Номын сангаа ажилуулахын зэрэгцээ Утгын чимэг богино хэмжээний өгүүлгийг уран унших гэнтүү наадмыг зохион байгуулж ирсээр энэ жил 15 дахь жилдээ амжилттай зохиогдож өнгөрлөө. Тус номын сан Америкт Монгол уран зохиолын нийгэмдийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Мөн Монголын зохиолчдын нэвлийн хорооны утга зохиолын төлөө шагнал хүртсэн байна. Энд өсөж торнож буй хүүхд багчуудын дунд гэгэн хүсэл шүлгийн уралдааныг өнгөрсөн 10 сард 8 дахь жилдээ амжилттай зохион байгуулжээ. Сургууль газрынхаа ёс заншлаас суралцсан амьдрахаас гадна бид уугуул нутгийнхаа ёс заншлаар ундаалan амьдардаг билээ. Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт ноёд хадаг танаараа. Та бүхэндээ энэ сайхан өдрийн амар амгалан мэдчилж айлтгаж байна. Утга уран зохиол яруу найраг гэдэг бол үргэлж хүний сэтгэлийг хөглөж, баясгаж байдаг. Тэгээд Лос Анжелес хотод зохион байгуулагддаг Утгын чимэг наадмын маань 15 жилийн аим арга хэмжээ ийхүү эхлэхэд бэлэн боллоо. Юуны өмнө энд нэгэн зорилгын дор хорон цугласан эрхэм хүндэт та бүхэндээ энэ сайхан өдрийн гэгээн мэндийг өргөн дэвшүүлье. Өнөөдөр бид бүгд хамтдаа 15 дахь жилдээ зохион байгуулагдж байгаа Утгын чимэг богино өгүүлгийн уран уншлагын наадмынхаа түүхийг хамтдаа бүтээхээр эндээ хуран цугласан байна. Энэхүү арга хэмжээнд оролцохоор холоос зорин ирсэн зочид оролцож байгаа өөрсдөө одоо энэ уралдаанд сорин оролцож байгаа уран уншигчид, эрхэм шүүгчид, ивент тэтгэгч компаниуд, хувь хүмүүс, зохион байгуулалтад гар бие дайчлан оролцож байгаа найз нөхөд, дүүнер, уран хайрлаж сэтгэл санааны дэм үзүүлдэг олон сайхан найз нөхөд болон миний ард тулж түгшиж дэмждэг хань үр хүүхдүүдтэй маш их баярлаж байна. Зохиолч яруу найрагч гүн аяр цааны бичснээр ард түмнийг нь устгахын тулд түүхийг нь эхлээд устгах, дараа нь өв соёлыг нь устгах, соёлыг нь устгахын тулд хэлийг нь үгүй болгох гэсэн үг байдаг. Өнөөдөр өвөр Монголд монголчууд илүү хятад маягийн, Оросд болохоор бүрээдүүд илүү Орос маягийн болж байгааг бид харж байгаа. Бүрээд хүмүүс бүрээд гэлгүй болсон, одоо бүрээд биш болоход нөлөөлж байгаа. Өвөр Монголын зарим мужид бол огт монгол хэлгүй хүмүүс өөрсдийгөө монгол гэж ярьдагч монголоор ярьж чаддаггүй. Нэгэнт хэл байхгүй болчоор тэнд монгол гэдэг ойлголт байхгүй болчихж байгаа юм. Монгол гэдэг ойлголтыг бий болгож байгаа зүйл нь цус биш, оюун санаа юм байна. Монголыг авч үлдэх боломж нь бол ерөөсөө монгол хэл. Тиймээс бид энэ их хэлэгдэл гэдэг зүйлдээ маш болгоомжтой, анхааралтай хандах ёстой юм аа. Хэрвээ бид их хэлээ алдвал соёлоо алдна. Соёлоо алдвал үүх түүх хичнээн яриач нэмэргүй гэж монгол соёл дархлааны талаар муу маш зөв тийм одоо санааг дэвшүүлсэн. Яалтч үгүй монгол хүмүүрийн бодох, санах, сэрэх асуудал мөнөөсөө мөн. Ийм ч учраас миний би та бүхэнтэйгээ хамт өнөөдрийн арга хэмжээг зохион явуулж байгаа. Бид цэлгэр сайхан их орн, их хэл, их соёлтойдоо толгоо өндөр цээж тэнгэр явдаг. Бүгдээрээ хамтдаа их хэлээ хайрлан хөгжүүлж, одоо Монгол оюуныхаа дархлааг дэмжицгээе. Бид бүгдээрээ монгол хүмүүс. Баярлалаа та бүхэндээ. Содон монгол хэлээр хүмүүс ярьж л байвал би амьд явна. Ариун мөнх монголоор дэлхий дутж л байвал би амьд явна. Тэр оронд би хачин их хайртай гэсэн агуу их зохиолчийн нэгэн сайхан шат мөрөөр энэ удаагийнхаа тэмцээнийг эхлүүлж байна. Энэ жилийн Утгын чимгийн наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд зураач яруу найрагч мөнхтөр, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Лам Сүрэн, жүжигчин Чика нар байлаа. За манай өнөөдрийн уралдааны 1-р шатны оролцогч Балдоржийн дугар. Зохиолч яруу найрагч Бат Зоригийн ээж Лос Анжелес хотоос оролцогч. За сайн байцгаана уу? Намайг Балдоржийн дугар гэдэг би энэ
уралдаанд 2 дахь удаа оролцож байгаа. Анх удаа оролцохдоо би буряд өөр хөлнгээр нь оролцсон байгаа. Тэгээд зөвхөн хэлбэл өнөө уралдаанд Монгол хөлнээр л анх удаа оролцож байгаа гэж л. Даниэль энэ жил дээд сургуулаа төгсөж гэр бүлээрээ баяр тэмдэглэж бөөн юм боллоо. Түүнд энэ баярт нэг л хүн дутуу юм шиг санагдана. Өтөрснөөс нь хойш сургуульд ортовны өсгсөн асрагч Монгол ээж дутуу санагдана. Асрагч ээж нь толгойг илж өөрийнхөө хөлөөр уянгад дуу дуулж умтулдаг байсныг тэр яар мартдаггүй билээ. Асрагч ээж нь түүнийг сургуульд ордог жил Монгол руугаа буцсан бөгөөд хойш хойд ихэн гар дээрх хатуу амьдрал эхэлжээ. Тэр заримдаа асрагч ээжигээ санахаараа нөөгдөж байж уйлдаг байв. Бас хаяа заримдаа хийж өгдөг буус хоолыг сандаг байлаа. За дараагийн оролцогч 2 номертай Насан Жаргал. Зохиолч сэтгүүлч Наран цэцгийн зохиолч их амтан. За сайн бацгаана уу, намайг Баатрин Насан Жаргал гэдэг. Лос Анжелес хотын Монгол номын сангаас зохион байгуулж байгаа Утгын чигм нааданда 5 дахь удаага оролцож байна. За энэ жилийн хувьд бол би хөтлөгчөөр оролцсон. Гадаадд ажиллаж амьдарч байгаа монголчуудын хувьд бол их хэл, соёлоо өвлүүлэн үлдээх, бас их хэлнийхээ яруу тансгийг одоо бишрэн хүндэтгэх зорилготойгоор ийм сайхан арга хэмжээ игдээд нэгэнт 15 жил болжээ. За миний хувьд гэвэл бас манай ээж Монголоос ирээд дөнгөж 2 хон хонж байгаа үед бас ээжтэйгээ хамт энэ удаагийн арга хэмжээнд орж байгаадаа маш их баяртай байна. Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт монголчуудаа гадаад солын Америкт ажиллаж амьдарч байгаа ахын дүүстэйгээ энэ сайхан өдөр мэндэлж байгаадаа баяртай байна. Хотын нэгэн орон сууцны тасалгааны буланд цав цагаан сэгсгэр үстэй хав нохой ихэд гониглонгүй хэвтгэн үзэгдэнэ. Джерри одоогоос 15 жилийн өмнө энэ айлд аз жаргал амар тайван амьдралын баталгаа болон ирж байсан бол эдүгээ өтөлж өмнөх замаач харахгүй шахам харлган. Нэгүгээр хэлбэл насны наран хэвийсэн үүлгэр хөгшин нэгэн болжээ. 2 сарын өмнө гөлөглөж цорын ганц охин гөлөг төрүүлж өхөн дөгсөн эм нохой ганц гөлөг гаргадаг гэсэн яриа байх. Джерри бүхэл амьдралынхаа туршид 3 удаа гөлөглөж хамгийн анх амьгүй 4 гөлөг гаргах үедээ итэр залуу байж амьгүй төрсөн тэдгээр гөлгийг харан ихэнх болсон хойно нуланцаа урсхан гашуутахад эцэд нь түүнийг ихэд өрөвдөн огт зэмлэх юм болж илээ. Хаа очиж зан сайтай айл таарсных Джерри загнах зодуулахыг бараг үзээгүй гэхэд болно. Баг залуудаа туршлагагүй гэж гэр дотор хэд хэдэн удаа жогорхоон гаргаснаас болж эцэдтэй зэмлүүлж гадаа цагтай нартай гэрт болохгүй гэдгийг ухаарсан хэрэг. Одоогоос 5 жилийн өмнө Джерри гөлөглөж 4 хөөрхөн цагаан гөлөг төрүүлжээ. Арьс яс үсийг нь салгах шахам өвтгөж гасалж гинж тэдгээр амьтдыг өөртөөсөө төрүүлж. Гүлгнүүд нь хэдхэн хоногийн дотор нүдэнийн торнон өрөө дамжин баацхан гүйлдэх болов. Нял хамтад болохоор цагаар хөнгөрнө гэж мэдэхгүй хаа яваа газраад илүүдлээ гаргачихна. Үүнээс болж эцэд нь уурлах үе гэхээс
жирийн ёстой ясна хавталцсан. Тиймийн учир гүлгнүүдийн нүд салгалгүй ажиглаж дуслын төдий шээсийг нь харин очиж хэлээрээ 7 цэвэрлэнэ. За ингээд 3 дугаарын оролцогч Дашпүрийн Мөнх баяр Лас Вегас хотоос ирж оролцож байгаа. Мөнх баяр маань зохиолч Яруу найрагч Бат Зоргийн хөгжимчин зохиолыг та бүгддээ хүргэнэ. Золбоо хөгжмийн ард зөөлөн суугаад хэсэг чимээгүй байснаа өнөөхөд нь бурхан хурамууд нь хар цагаан туршлуудыг жирлцэн хөдлөхөд үнэхээр гоё тансаг аялгау дуурсан цацарч тэр өрөөг нь концертын дахимшиг болоод гэрээ эзэн бүгд хөшөж өгсөн байлаа. Бид хоёрыг ажиллаа дуусгаад явхад гэрээ эзэн маргааш манайд зочид ирж баяр тэмдэглэх юм. Та хоёр ирж сайхан хөгжинд олж өгнө гэ. Маргааш нь бид хоёр ажиллаа тагаад хаяадаа өмсдөг. Гайгүй гэсэн хугацаа өмсөд өнөөх Америк айлын зорилго. Гэрийн эзэн босч өнөөдөр Алс Монголоос ирсэн энэ залуу та бидэнд зориулж сайхан аяс тоглож өгөхөөр ирсэн юм. Яг би дараа танилцуулъя. Золбоо хизээ сурсан хүний маягаар толгоогоо хитэнтэй төхөн михий яслаад хэсэг чимээгүй байснаа үнэлээд өнөөх хитэн төрхөн хуруунууд нь жирлцэн хөдлөхөд үнэхээр гоё тансаг ая дуурсан давлгаалж цуурайдаж зочдыг бишрүүлж байлдан дагуулаа. Намайг аз жаргал гэдэг. За өнөөдөр манай утгын чимэг уран уушлагын уралдаан маань маш амжилттай сайхан болж өндөрлөлөө. За юуны түрүүнд энэ сайхан үйл ажиллагааг жил болгон тасралтгүй зохион байгуулад 15 жилийн нүрийг үтсэн Монгол Номын санг үүсгэн байгуулсан Гана агчтай маш их баярлалаа гэж хэлмээр байна. За яагаад гэхлээр энэ үйл ажиллагаа энэ даас холын Америк улсад жил болгон болж байгаагаараа нэгдүгээрт Америкт байгаа нутгаас санаж байгаа бидний зүрхэнд үнэхээр сайхан мэдрэмж төрүүлж байгаа нь тий. Ингээд бусад монголчуудтайгаа уулзаад нэг өдрийг гоё өнгөрөөж байгаа маань бас хэл соёлоо өөрсдийнхөө одоо монгол хэлээрээ уран ярууг монгол хэлээрээ бахархаж байгаа маш сайхан үйл ажиллагаа болдог. Хоёрдугаарт хүүхдүүдтэй, залуучуудаа монгол хэл гэдэг чинь ийм сайхан хэл шүү гэдгийг түгээн дэлгэрүүлж энэ сайхан мессежийг одоо өгдөг. Үнэхээр үлгэр дуурайл болсон юм үйл ажиллагаа юм аа. Номын сангийн зохион байгуулагчдын хичээл сэтгэлийн ачаар бид монгол хэлний ямар яруу тансгийг тархиндаа урин хүлээн авч уран уншигчдийнхаа сэтгэлээс урсан гарах тэрэл огшилт агшинд хамт уусаж уярдад гайхамшигтай тансаг мэдрэмжийг хүлээн авдаг билээ. Эдгээр дуу хоолойгоор дамжуулан бид өвөл соёл уламжлалаа дараагийн үедээ дамжуулдаг. Тиймээс гэр бүлийн ширээн дээр хуваалцсан эсвэл бүлээн галын дэргэд шивнэн ярьсан түүх бүрээр бид өчигдөр болон маргаашийн бүрийг бэхжүүлдэг. Бидний соёл ингэж л оршин тогтнодог. Дараагийн оролцогч Шарамнямын аз жаргал Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан 2016, 18, 2019 онуудад Утгын чимээ наадмын 2 дугаар байр, 2017 онд Утгын чимээ наадмын тэргүүн байрыг авч байсан авьяаслаг бүсгүй байгаамаа. Зохиолч Яруу найрагч Дорж Готвын хоёр биендээ дэнлүү. Найр өндөрлөх дөхөж байгаа бололтой ширээн дээрх идэ будаад ундарч хил ам дултдсан хүмүүс олширсан харагдана. Нилээн томоотой сууж байсан буурал өвгөн босч хултайгаан дээш өргөөд. За хүүхдүүд минь та хоёрынхоо аз жаргалын төлөө ингэж биендээ зам тавин өгч хоёр тишээ болж байгаа чинь үнэхэрийн сайхан хэрэгээ.
Энэхүү хундгаа би 10 жил хүрэх миний явсан дундаг хүүгийнхээ төлөө өргөё. Хэмээн сөнгдүүлэхэд цугласан олон хураа уухай гэж ам дамжин шаагцгаа. 10 жил ханилж 3 хүүхдийн эцэг эх болсон хос хоёр ийхүү хоёр тишээ болж биедээ жаргал хайрлаж байгаагаа тэмдэглэн бяцхан найр нэг ёсондоо салах хөрөм хийж байгаа байдал энэ ажээ. Тэгж байтал нэг хөгшин бослоо. За хүүхдүүд минь та хоёр минь ингэж биедээ дараа бололгүй нарны эртэд салж байгаа чинь ёстой зөвөө. Миний үед ийм юм гинж дач байсангүй дээ одоо. Та хоёрт бол ирээдүй байна. Эргэж буцаж биедээ садаа болохгүй байхыг бэлэгдэж имэйлийг бэлгэлье. Имэйлийн хоёр бүрэг нь болвоос хоёр биенээ хизээч харж чаддаггүй билээ. Гэхэд хүмүүс ч алгатаа шин сүйд болж зарим нь бүр нулимсаар шударч байгаа үзэгдэв. Салж би өнөө хоёр баяр хөөрөөр бэлгэж хайрын харцаар ширтэлцэн. За аз жаргалтай баярлалаа. Дараагийн уншигч 5 номерыг суулсан Бэгцүрэнгийн Ган Эрдэнэ. Ихчийн гаргамжид оролцоход Монголоос төвчрөх хийлээ. Сайн байцгаана уу? Та бүхэнд өчигдөр мэндийг хүргэе. Америкийн нэгдсэн улсын Калифорни мужийн Лос Анжелест зохион явагдаж байгаа Утгын чимэг богино өгүүлгийн наадмын тэмцээнд оролцохоор Монгол улсаас ирлээ. Тэмцээн уралдаан сайхан боллоо. Анх удаа богино өгүүлгийн наадамд орж шагнал дөрөвдүгээр орсондоо маш баяртай байна. Та бүхэндээ Монгол хэл, Монгол түүх, Монгол соёлоо үргэлж дэглүүлж хөгжүүлж явахыг хүсэн өрөөё. Баярлалаа та бүхэндээ. Миний ээж ганцхан үдтэй. Би балчаар байсан болоод тэр ээжийнхаа нугатраас ичтэйгээр зовдөг өөр үзэн ядагч байлаа. Ээж минь гэр бүлийнхээ амьдралд тус нэмэр болох гэж сургуулийн албанд ажилд оров. Намайг дунд ангид байхад ээж минь сургуулийн коридор таарлаа. Миний хүү өсөж байна уу? Хоол идэх үү? Хэмээн асуув. Бид хоёрын яриаг сонссон хэсэг хүүхдүүд ээжийг минь харан шоолж инээлтгийг сонсоод миний хүүч байхдаа яах вэ? Хэмээн уурсангүй хэлээд гүйгээд явчих швээ. Тийм байна. Та сайн байна уу? Хүмүүс чи яасан сонин хүүхэд вэ? Яагаад ээж дээр ирэхгүй? Үдээ удаа. Ээж нь чамайг ингэж хүлээсээр байгаад урхан болсон доо хүү. Хэмээн хэлэхэд би энэ үгэнд өчүүхэн цочирцсангүй. Ээж нь миний хүү ирэх ёстой. Хүүгнэрүүл энэ загтлыг өгөөрэй гэсэн юм шүү хэмээн ээжийн загтлыг надад өглөө. Загтлыг задлан уншвал сайн байна уу хүү? Ээжийн хүүгээ өмнө хүлээлээ. Өдрөн сууж шөнө гэдэж хүлээлээ. Дээр танаад очиж эхнэр хүүхдийг чинь айлын зовоосондоо хүүгээсээ түндээ хүзэлж яваа. Ээжийн ганц нүдний хараа муудсан учраас танаа эхнэр хүүхдийг байдгаа. Түлж өссөн хүүгээ ямар сайхан өсөж би сайн харж чадаагүй.
эцэг санаа зовт юм шиг байгаамаа. Чи багтаа маш хүнд босолд орж өрөөс нүдээ алдсан юм. Ээжийн ганц үгээ энэ гэрэлт ертөнцийг өрөөс нүдээр харж явахыг төвчээгүй учраас хөөж амдаа өөрийнхөө өрөөс нүдийг өгсөн юм шүү гэж бичсээг уншаад би урд өмнө уйлж байгаа өрөө зөрхрөн уйлж билээ. Энэ нэрмэс хүүдээ гомдсон ээжийн минь нэрмэс байсан юм. Маш их баярлалаа. Хангайгэр нахтан ас холын Монгол нутгаас нь хүрэлцэн гэж олдож байгаа. За дараагийн оролцооч Батсүхийн Уян зохиолч Бон Эрдэнэ сүүдэр өгүүлэг. Уян маань 2023-2024 оны Утгын чимэг наадмуудад 3 дугаар байрыг эзэлсэн авьяаслагч уран уншиж билээ. Дохиогоо хангинуулан одох галт тэрэгний хойноос хөсөж мөрөөдөхөөс гадна хүлээж хариулсан гонигтайхан харцаар ширтэх 5-6 орчим насны бяцхан охин галт тэрэгний цуваа тасрахад эргэж гуйлээ. Төмөр замын далангийн шороо шууд зогссон 20-од насны бүсгүйн дэргэд хурч очиод тэртээ зүүн урд зүг рүү жихүүрээ алгуур дэвэн нисэх хостогроо заан. Их махчээ тэрийг хараа тогруу нисэж гин. Хөө тийм байна. Тогруу байна. Өө их махчээ та надтай хамт явж хангаагаа үзнэ гэж амласан биз дээ. Өө тийштэй. Тэгвэл одоо хоёлаа хамт явах уу? Тэгье. Их маа охины гараас хөдлөн довцогт сайрлуу алхлаа. Дэгтэн дэвхцэн явах зураа охин. Их махчээ тогроонууд юунд явчихдаг юм бэ? Тогроонууд уу? Ангахаанда хоол авчирч өгөх гээд холоо явчихдаг юм. Тийм холоос уу? Тийм ээ. Хамттай хоол чинь хол байдаг байхгүй юу? Тэгээд өдөр болгон уу? Тийм ээ, өдөр болгон. Ангаагаанууд нь өдөр болгон хамттай хоол нэгдэг юм уу? Тийм ээ. Тэгээд яасан хурд ирчихдэг юм бэ? Талавчтай юм чинь дээ. Ахаа, тэгвэл миний ээж бааваатай чихэрд явчихсан юм байна шүү дээ. Бааваатай чихрээ. Яагаад? Яагаад гэвэл би ээжээсээ өдөр болгон бааваатай чихэр нэгдэг байсан байхгүй юу? Тэгэхэд ээж минь хэлэхдээ тэр бааваатай чихэр чинь ийм хөдөө зэрлэг газар байдаггүй. Хот гэдэг холоо газар байдаг юм. Ээж нь хот орохоор л авчирч үгүй гэдэг байсан байхгүй юу? Миний ээж талавчгүй болохоор л удаад байгаа юм бэ. Тийм ээ их маягчээ. Ээж чинь бааваатай чихэрч яваагүй хаа. Тэгээд юунд явсан гэж мэдэхгүй л дээ. Гэж хэлчихэд энэ охины ээж өнгөрсөн 100 засварын баригадын нэгэн залууг дагаад нөхөр охин хоёроо орхиод хот руу явчихсныг нэхэн саналаа. Тэд явсаар довцогт сайрт хурч ирлээ. Өчигдөрхөн л улаан хормгороо эргэлдэж байсан үерийн ус ор мөргүй арилж элсэн шингэн алга болж тогрооны хоёр дэгдэхээ хоолоо хүлээсэн хിവэр амаа ангаалган байлаа. За уянгаадаа баярлалаа. Дараагийн оролцогч 7 намрыг суулсан Батхүүгийн их жаргал Сан Франциско хотоос оролцож байгаа зохиолч Жагдлин Лавгийн өтгөлчтэй 2026-2018 оны Утгын чимэг наадмын маань 3 дугаар айрын шагналт. Гадаадад суралцсныхаа анхны жил зуныхаа амралтаар би хөдөө гэртээ ирлээ. Днеприйн хөвөөнд 10 саруулахдаа ногоо модонд нүд цадаж улаан шүлэнд ходоод дассан говийн хөөд зундуух гандуухан зуны шаргал толгод бүлээсгсэн халуун салхи
урд нь үзээд юм шиг содон. Айр сагалтынхан цуглаж ирээд миний цагаан болсны гайхан тэ чи чинь өвсөдөж усууж ирсэн юм уу да? Гэмээ мармар хөгөл. Нар салхинд чанагдан борлоод ширүүн галын боорцов шиг болсон хүмүүсийн дунд чихтэй газар байр савнд бүгж байгаад ирсэн миний царай их л содон. Дэвсгэр дор ургасан ногоо шиг үлэн цагаан юм байсан байх л да. Чихрийн ирээн уутнаас ижимэн өдөржин гар салгалгүй өнчгтөө хідэн гэрийн 10-аад хүүхдийн хорхойг нэг дарсан юмдаг удаа. Холын дэлгүүрээс төвөрлөн цугдуулж авчирсан шилмэл чихрийн цаас үнэний уяа морины уяа хоёрын хоорондох зайг дүүрг. Аав сүрхбай хоёр гэрийн сүйдэрт будс дэлгэн тухалж миний авчирсан хорилко хэмээх чинжүүтэй архины хатуу гайхан харин эгч минь гадаа гал түлж мах чанаа хүмүүлээр амталсан бор зайц галын хайчаар хавчин гуйлын түмпэнд гаргаж гэрийн сүйдэрт авчир. За баярлалаа. Дараагийн оролцогч аавын гэрийн бараа шууд амжуулан номын зохиолч Лос Анжелес хотоос оролцогч Дэлгийн ганч чимэг 2014-2024 онуудад тэргүүн байр эзэлж байсан. Зохиолч Бон Эрдэнийн чулууны хэлмэрч өгүүлэг. За өнөөдөр одоо Монгол номын сангаас зохион байгуулдаг Утгын чимэг богино өгүүлгийн наадамда 2 өгүүлэг одоо уншиж толиулахаар ирсэн байгаа. Гэтэл Монгол улсын соёлын тэргүүний ажилтан гэсэн цолыг хүртэж энэ бол маш гинтийн байлаа. Би ерөөсөө мдээгүй гэр бүлээсээ ч хүн дагуулж ирээгүй өөрөө ганцаараа ирсэн. Тэгээд ер нь Монгол хүн хаа явна тэр газар нь их хэл, их соёл ингээд дагаад явж байдаг шүү дээ. Тэгээд хүний газар яг одоо өстой нөгөө авийн гэрийн бараа номонд маань байдгийн одоо ухаан суучгаад ирэхээр уугуул нутгаасаа алсарсан ч ухаарч барагддаггүй, орчлон юм урдсан тасардаггүй амьдрал юм аа гэж яг мөртөө байдаг. Үүн шигээ яг тавилан заяагаа дагаад алсын нутагт энэ одоо өнгөрүүлж байгаа олон жилд бол яг бүтэн өдрөөр бичгийн ширээнд уяатай сууж өнжигсөн гэсэн мөрөөдөлтэй явдаг хүний хувьд бол их ажлынхаа хажуугаар гэр бүлийнхээ дэмжлэгтэйгээр 2 ч одоо шүлгийн номоо одоо гаргаж амжсандаа бас өнөөдөр өөрөөрөө жоохон одоо бахархаж байна. Шулууны хэлбэрч гэдэг энэ өгүүлэг маань бол 2023 оны Утгын чимгийн шилдэг 10 өгүүлгийн нэг байгаа. Чадан ядан бүргийа. Таны харцнаас таны харахаар авах царай харах шиг дат санагдах болоо. Гээ. Удаж ирэх бүсгүй юу? Түүний нэгмөр ховсдож авчээ. Алдарсан сэтгэл гэдэг юу тайван. Хууныхны зүйлд шүргэгдэг тэрсэн луга сэтгэл дүүрэх. Байтхуу урд хошууны гуан номон хэмээн сайхан гэрийн төрсөн ганцхны бодлоо нэлруулсан шогшоо. Олон түнээ шашигдсан. Цултай мэрэгч долоон байдаг. Нутагуурнаар нь морилд сагж яваасан. Цагчгаа тэр их сайны нуруу хайтраа түргэний уулас гээд долоон их хайртын эх хар чулуугаар хоолгийн 41 чулуугаар бүрдүүлсэн дэргээ ёстой андууласаагүй энэ хэлтгүй байтгүйч түүнийг дөрөөгөө хэрхэн онон туулгээд долоон голос чулуу цуглуулаа 41 хүрээгээ өөрчлөж гисэн гэж байна. Бас болоогүй нутаг голын айлуудаар бууж мордосон бэлчээр захалсан ганц нэг малын зүг чиглэн оноо хэлчихсэн удаа тайна. Ботын хөлийг амдаггүй байтгүй гэдэг чинь нэттэй гэсэн дөгөө үгэн дурмшаа байтгүй чулуу таталтаа эренгийн болчихжээ. Тэр бэ нутаг хошгүй алсан
төрсөн бодож явах хүсвэтэй хоёроо заяа нэг хэлэхээ. Хүнээс мууч байгаад ширсэн чинь ойнооша хүлэн цаашаа буугаа болох биш. Гач мэгчтэй баярлалаа. Дараагийн оролцогч Чикаго хотоос хүрэлцэн ирсэн Наран Туяагийн Эрдэнэ гарав. Зохиолч Бүхэн Эрдэнэийг өргөн өгүүлсэн. Энэхүү наадамд оролцоод анх удаага тэргүүн байр эзэрлээ. Тэгээ ийм нэр хүндтэй шагналыг хүртсэндээ маш их баяртай байна. Тэгээ маш их айж сандарч твдэж байсан. Гисэн хэдий ч намайг бэлдэж энд хүргэж өгсөн энх тулан багштаас мөн баярлалаа гэж хэлмээр байна. Миний арт тал болж байнга дэмжиж байдаг гэр бүл хань ижил үр хүүхдүүдтэй бас баярлалаа гэж хэлмээр байна. Энд найзаа ойр харагдахгүй хаачаа. Бэж яваад тэрийгээр амраад гэх үдэ. Далмаар ганц нэг хувц хунар харсан чи ойлгохтой юм юу ч алга. Гэхэд босод хөөхдөв. Хүй хитий дэвэ яаж вэ? Зөндөл мөнгө орно идтээ. Ягт эмээ угат ирмэл болгош. Ээжд болохоор ганцаараа манцаараа санжин зовжин гээл удлаа шүглүүлээгээл болоо. Эцэг иш нэг нь шалгагаа зовжин ядарж ийн ухааны юмэд ядаргат. Гэхдээ ягт ээж тэглэл хэдэн намаа явуулсан. Тэрийг аваад тэндээ чигээл эндээ чигээл тэгж дүрээл ингэж дүрээл химэн гар хурууга гоцолцуулан хинхдэг цэжээ болгон ярих нь өнөө хипхоп гэдэг нь бололтой. Гэтэл нэгэн байх машин ирж зогсон түн дотроос нөгөө найз бил хүн явж ирлээ. Тэрээр мөнил нэгэн навсгаар нэгсгэр хувцас шилэм алгаа болсон нэлээд ганга харагдлаа. Нэлээд зайнаас ой тэмка чи нааширдээ химэн дуутгал нэлээд зандрангуй харагдлаа. Тэмка найз өдөр бахата. Тэр намайг дууддаг шүү. Юу гэсэн бэ хамаа? Химээгээ таахан очиж уулзсан. Удалгүй хоёулангийнхан дуруу чангарч хашгиралдан булан тавирлаа. Энэ хүүхэд яагаад оройтоод байна вэ? гэж эмигнээ хэлэхэд өгөө. Хэцгэж бас л дэми тэнэд яваа үз. Энэ хүүхэд ингэж нэг эвдрэх үедээ хүүхэд юу нэ эцэгийнхээс хол байгаа сайн юм дуулгаж байхыг би л сонсоогүй. За эргэн гарагтаа баярлаа. Дараагийн оролцогч Гомбын оюун гэрэл. Шадрат балын лодо дамган зохиол Солон. Цави та бүхэндээ төрийн хошоо шагналт Чадраа балын лодо дамган Солон өгүүлгийн хэсгээс танилцуулгаж байна. Солон. Шүн дундын үед гинт атом орж цаглаа тэнгэр мичигнээд дөнгөж торонд орсон бүргэж уурсан байгаад нинж сүртэй бас аимшигтай байлаа. Атом навчхан огтогтож өгдөггүй. Байна хоёрын өргөтөнд би ч бас айх шиг болоод хасгалсан ч доо минь тасалдан чичирч байлаа. Гарахгүй шүү дээ. Аав юм нь одон ч цог бүртэл энэ хоёргаар асгаж юмэд их усыг даалгүй нэвтэрч би гэдэг усанд орсон зурм шиг шоод цогулж шүдмэн лачган цодордож байсан чинь. Гэхдээ энэ шөнийн ганц сайн гэвэл өө цаглагааны хэрэг байн атомын тодорч байсан тул харин тасарсан хэсгийг нэг дор нь нээлж байлаа. Өөршин хавцгийн алдад нөгөө бороо гинт орсон шиг гинт арилж бүх нэг бүрсэн бараан харуу танилаа. Нар угаасан ертөнцийг мэдлэн ас явуулын толгойд алтан малгайгаа өмсгöd оолнод малилдал инээж байгаа сайхан сэтгэлтэй тархан чаргуй шиг харагдаж байж лээ. Би адуугаа алгуулсан гэрийн зүг зүйлд тулаа. Нар зөөлөн хаягаас санал жадан бахад адуугаа гэрийн гадаа авчирсан бөгөөд торч ган гэрийн цан хосоор нь хэрж байсан болоод дөрөв үл танихмаар идэж харагдана. Адууны дөрвж зэлэн дээр ирээ зогсоход аав нь хазаараа барин том алхалж ирээд за оролдуулаач. Би унган бариад ойчих гэлээ. Гэхдээ энэ шин адуу мансан надад туйлын баатардаг хэрэг байсан юм чинь. Гэвч аав нь саачаасангүй.
Гэхдээ мэдээж хэрэг энэ байтугай энээс ч хэцүү шин адуу манах явдал биш үйл тохиолдсон байж таараа шүү дээ. Өнөөдрийн Удгийн чимэг наадмын маань 1-р шатны хамгийн сүүлийн оролцогч Ариун Сэтгэл Лос Анжелес хотоос оролцож байгаа. Хөх зүүн яруу найргийн наадмын 3-р байр, Удгийн чимэг наадмын 2-3 байрын шагналт. Хүннүү гүрний цэрэг хам улсыг уулгалан дотолж хатгалдан байлдаад тайны гал тэнгэрт тулж утаа тоос хөндийг бүрхэн хаасайгүй хүн малын хөөр махан овоо цусан балчиг болжээ. Месний хашаан шархны халамд энэлж зогсдын хажуугаар цайван түшмлийн эрх охин гүн гэрийн гүнж цайванжи дайсны гарт орж охиноо зэрэлгүүдэд булаалгасан хөгшин эцэгт нь сэтгэлийн хөө гашуу нүүрлэв. Хээ угалд цацаг чимэг болсон хэнцэр гоёлд уран галбирт гоо гүнжийн нэмгэн уруул тойрхон цагаан гарыг хараад хуунар доогтой нарггүй мушилсан хоржоонтой нэхэн тохуйтай. Ирүүнээс нь барилж өөрлөгөө эргүүлэхийг оролцсон хүрлгэр царайт ноёныг гүнж тоочч харсангүй ихэрхэн ухс хийж жишүү харан хөмхийгөө зуна. Гүнжийг 2 цэрэг чирч гулдарсаар олдсныхныг хорьсон гэрт түлхэн оруулж хэвтүүлд тушаагаад гарч удав. Зэрлгүүдийн эрхэнд автсан хөөрхий гүнж хүннүүгийн зүүн гарын их ноёнтой хүчээр ураг барилдаж татварын месч дорд зиндаанд яс янгнам хахир хүүтэнд хөдсөн дах хөдөрч ханхлах малын шивтэрт хамар цоргиулж хуугийн модон цурын уйтай аялгаунд тэсхүүе бэрх 12 жилийг үдэхдээ цайванжибэр адигүй амигүй хэмээх 2 ч хүү төрүүлжээ. Үнэгэн харанхуйг үргэж өөр хаяарахад хаан ихтэйгээс цурын аялгау сонсдох шиг гүнж авхай хүүгээ зүүдлэн бүвэнд баялсаар зочин сэрв. Шадар шивгчэнд өхөж ирээд халуун цай барихад гүнжтэн хамар цоргисон ногоон цай буюу гэтэл хуу нарын уураг шаргал цай нүднээ үзэгдэн 2 гардан барьж хүндлэн дайлах ёсны хүртэл сайхан хахир умардын нутагт үл залхаж би сэтгэлж тавирна. Ууч зөөлөн сэтгэл минь учрал тавилангийн хэслэнд 2 хүүгийн нутагт хуугийн цурын аялгаутай үүрт хоцорчээ. Би сэтгэл минь далайн хөөс мэт имзэг нас сүдэр минь тэнгэрийн гэл ба мэт өндөр болжтэй. За баяр жаргалын ариун сэтгэлдээ баярлалаа. Америкийн монголчуудын утга зохиолын нэгнээс зохион явуулдаг хөгцөн шүлгийн яруу найрагт 2-3 дугаар байр эзэлж байсан. Тулга наадмын 3 дугаар байр 2002 оны Удгийн чимэг наадмын 2 дугаар байрын шагналт. Өнөөдрийн Удгийн чимэг 15 жилийн айн баяр зориулаад хуугийн цуурын аялгау хэмээх энэ сайхан өгүүлбэрийг өөрөө зохион бичиж за зохиол яруу найраг дээр нь шүүгч мөнх төр ах маань ажилласан юм байна. 2012 оноос хойш тасралтгүй оролцож байгаа. Дээр нь 2014 онд 2024 онд 1-р байр эзэлсэн. Өөрийнхөө одоо аавын гэрийн бараа шууд дамжуулах гэсэн 2 номыг гаргасан дэлхийн ганц чимэг тань Монгол улсын соёлын тэргүүний ажилтан гэсэн энэ цал тэмдэглэлийг маш том баяр хүргэе. Уран бүтээлийн өндөр амжилт хүсэн өрөөё. Зүгээс бүр оролцогч нарыг нэмжлэхэд дурсгалыг зөвлөж өгч байгаа. Энэ цагийг
үнмөнхийн долшиг залуучуу бүгдээрээ их орныхон гардуу тэрэгэн билээ өнчөн хазарсан хүч гэрээдвэ өнгөмгтэн чирээдвэ 2010-ад оны эхнээс энэ утгын чимэг наадам маань эхэлж тэгээ жил бүр тасралтгүй зохион байгуулагдсаар энэ жил 15 дахь удаа зохион байгуулагдж байна. Тэгээд энэ удаад маш сайхан өрсөлдөөнтэй олон сайхан шинэ уран бүтээлч уншигчд оролцсон сайхан одоо баяр болж өндөрлөж байна. Тэгээд 2-ын даваанд тэнцсэн 4 уншигч бол ерөнхийдөө ялангуяа эхний 3 баяр бол маш тэнцвэрхэн ур чадварын хувьд одоо ер нь тэр нь энэ илүү гэж ялахад маш хэцүү ийм тэнцвэр хүрсдэгчд байлаа. Тэгээд Чикаготоос оролцсон иргэдэн давг маань төрүүллээ. Лос Анжелесийн ариун сэтгэл аз жаргал нар маань удааллаа. Тэгээд энэ сайхан уран бүтээлчдээс урам авч дараагийн шинэ уран бүтээлчд гарч ирэх байгаа гэж найдаж байна. Баярлалаа. Охин аавыгаа сайхан баярлаарай гэж гаргачаад зурагтаа асаатал Тиméний тухай нэвтрүүлэг гарч байлаа. Ямар хачин юм бэ? Баярын үеэр Тиméний тухай гарч байдаг гэж бодсон охин өрөөнд дотуураа хэдэргээд цонхон дээр очиж гадагшаа ширтэв. Өвлийн шөнийн гудамжнаа цасан ширхэг зөөлөн хаялвч хүмүүс хурдан алхах нь цаанаар жихүүн байгаа шинжтэй. Аав ээж хоёр маань өндөр, нуруулаг, царайлаг бас олон найз нөхдөд болоод тэрүү манайхаар хүмүүс их орж гардаг, инээлдэж шуугилддаг сайхан айл байж. Нэг удаа яг л ийм орой манай аавыг ажлын газрын шинэ жилийн үдшилэг болж аав, ээж бид гурав хамтдаа явж билээ. Хүүхдүүдэд өвлийн өгөн аав бэлэг өгөөд л томчууд тэнд бүжиглээд л тэгэхэд манай аав ээж хоёр ямар гоё харагдаж байсан гэж санана. Ээж маань нэг тийм цэнхэр даашинтай, цэнхэр төвөлтэй, чихнийхээ дээхэн тал жижигхэн цэнхэр цэцэг хатгачихсан. Тэр хоёр маань бүжиглээд, эргэлдээд би тэднийг хараад энэ манай аав ээж хоёр хардаа гэж хүн болгонд хэлээд бодвол гайхуулж байсан бахаа та. Цагаан хөгшний би чилээхэд хэд хонлаа. Хэн нэгэн аврал ирэн хан хэрэгдээлтэнд хэрэмдээлдэх мэт хаврын дэлсэж зүрхэн цээжэндээ багтаж ядан уулзахад шүмдөөч унтаж илсэж чадна. Сүүлийн хэдэн жил арай тайвширх айдаж байсан зүрхийг нь сэрэж зөөрмөглөж байсан уйтгар гонгийг нь сахалтайлын бүсгийн тээж өгс ирсэн үг хөндөж орхисон нь энэ юм аа. Өнөө зэрэгтийн ихнэр нас урж гинэ. Хүн тал болгот нүүр тал өгсөн айлаар хоног төрүүлж яваа сурагтай. Багийн дараа гасрамжийн газар өгөх гээд бичиг явуулсан ч хариу нэрээгүй байхаа гэсэн ховын чанартай үгийг тогоо анх сонссаад үгийн араас одын химэн зориг шууд утсан ч үхэн гэдэг санааны зоргоор болох зүйл биш ажаа. Талигаач хүүгийнхэн 49 хоногтой зэрэгцэн зоригтын ихнэр хэмээх дуу муутай бүсгүй гэртэн ирснийг санав. Хагас өдөржин шахуу чимээг өссөн тэр бүсгүй. Игч минь би юу хэлэх вүлээ дээ? Танаас өршөөл уучлалгүй зүрх надад алга. Ганц хүүгээ алдсан танд ямар их хэцүү байгааг би ойлгож байна. Би сайхан амарчсан. Нэр хүүхдтэй. Манай хүнд шүүхээс эхлэх хүнд ял.
өгөх юм шиг байлээ. Хэмээн халгаж ядан хэлээд явсан. Орчин шогсгоолч Жарлын барамсай эхнэргүй гай. Би сургуулиуд өсөөд нэгэн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилд орлоо. Боловсон хүчнэрлэгч эхнийг өвгөн нүднийхээ шилний дээгүр хараад за хүүгээ чи гэр бүлгүй гэлээ гинэхөө хэмээн нухацтай асуулаа. Би хөлсөө арчингаа зам гараагүй хэмээн хоолой чичрүүлбэлээ. Зада авгаа хотч завзааны хэрэгсний гарахгүй дэхөө чи эрдэнэ номын мөрхөөсөр яваад эмэгтэй хүнтэй их харж чадахгүй явсаар байгаад сургуулиуд төгсчээд янзан хэмээн явжлаад тун удалгүй ийдгээр за хүүхээ чи хойдон жилийн шинжилгэхэд гэр бүлтэй болчиход биднийг өрөх юм байгаа биз хэмээн бэлэг дэмбэлтэй үгээр мэлаасан. Хүннүү төрийн алтан тамхтай өргөх хүчиг нийслэл чаньяанд ирснээс хойш хан улсын их хатан лёхоо дэлбэртлэн уурлаж барсад уурсан хилэнгээ батханд гаргасны гороор аяг чивэгч эмс татвар ноёд төшмөд эхэс дээдсгүй бөмбөгөнцгөөж байлаа. Хамаг учир модон шаньюгийн захидалд буй хэмээн ордон даяар шивнэлтэн. Хуан ди Гаозо тэнгэрт заларсны дараа угсаа залгамжлах хунтайж насан балчиртул бэлэвсэн хатан засгийг залж буй ажээ. Хоёр улсын хувь заяа мисний эр зоригт ирсэн асгарах цусаар шийдэгдэхтэй тулсан эгзэгтэй цагдор хатан төрийн их чуулган зарлав. Хатны цөсийг хөөргөж зүрхийг базлуулсан тэрхүү өргөх бичигт Тэнгэрийн хүү газрын хан хүннүү гүрний их шаниу модон бибэр хан улсын их хатан лёхоо таны амар амгалан асуурав. Хойд газрын эзэн бибэр хээр тал зэлүүд нутаг төрж адуун дил дээр дарцаглаж агтны нурам дээр өслөө. Хан улсын хязгаараар хэдэнтэй очив. Хатны царай өдөрт шүнж наран адил гэрэлтэй гэж дуулав. Хатныг ганцаар ганихардаг гэж сонсов. Хоёр эзэн уйтгартай байна. Хатан та бид хоёул нэг нь хүннүү гүрний их шаниу, нэг нь хан улсын их хатан. Бибэр ёсолж авсан хатан үгүй. Та бэр түшиг хаан эзэн үгүй. Алдаж бэлэвсэрдэг нь амьдын ёсон билээ. Уран уншигч Арин сэтгэлдээ баярлалаа. За ингээд Монгол Номын сангийн үүсгэн зохион байгуулсан Утгын чимийг 15 жилийн ойн наадмын 2 дугаар шат маань маш амжилттай явагдаж өндөрлөө. Та бүхнийхээ өмнө нэгэн эрхэм зочныг урья. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Дэлхийн шог зураачдын холбооны гишүүн Яруу найрагч Ган төмрийн зэхүү Эрдэнэсэн дашин гал од маань дөнгөж Монгол улсаас өчигдөр олон улсын тэмцээнд оролцохоор хүрэлцэн ирсэн байна. Тэгээд өөрийнхөө зохиосон шүлгийнхаа дээжээс энд оролцож буй бун үзэж буй бүх хүмүүстээ мэндчилгээ дэвшүүлье гэсэн юм аа. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан гал од. Гიშгэж яваа санхив анхлам газар минь гэрэлт нарны охин номын тэнгэр минь гэд та бүхэн сонсч ирсэн Монгол миний хоронгод дуу байдаг да. Тэр дууны үгийн бичсэн яруу найрагч маань манай өвөө юм аа, Ган төмөргөө. Тэгээд өвөөгийн маань 1989 онд галууд хэмээх нэг шүлгийн төвөр хэвлэгдэжсэн анхны.
Тэгээд би 1991 онд төрсөн. Тэгээд тэр шүлгийн номны нэрээр намайг нэрлсэн баггүй. Тэгээд тэрний гал уд гэдэг шүлгийн номын гал уд гэдэг шүлгийг нь та бүхэндээ зориулж одоо өргөн барья. Харанхуйд бид харанхаас өмнө гэрэлтэж байх од. Бүрэнхэд бид бөхөөс өмнө асаж байх гал. Тэндээсээ нааша тэнгэрт одод байсан газраасаа дээшээ гал оч бадарна. Ариун тэнгэрээ газар дэвсэх цасан дээр мөрмөн үлдэг. Амьд явснаа хоочтой илгээж цаасан дээр нэрмэн үлдэг. Оддыг бөхөөлгүй газар тавьчирч орчлонд байгаа голомтоо хойчлон галаа унтраалгүй тэнгэр түргэж газар дэлхийнхээ улааг нэхэн. Хүмүүнд монголчууд элэг нэгт уран зохиолын уншигч та бүхнийг энэ үдшийн сайхан цэнгэн хүрэлцэн ирсэнд бас уран бүтээлчдэд дэмжиж монгол хэлнийхээ яруу сайхан уусан байсанд баярлалаа. Ингээд 25 оны ялагчдыг зарлая. Шагнал 4-р байранд Монгол улс Улаанбаатар хотоос ирж оролцсон Бэгсрэнгийн ган эрдэнэ тайлбарлаж байна. Утгын чимэг наадам амжилттай зохион байгуулагдаж 1-р байрт Чикаго хотоос оролцсон Иргэдэн гарав. 2-р байрт Лос Анжелес хотоос оролцсон Ариун сэтгэл. 3-р байрт Лос Анжелес хотоос оролцсон Аз жаргал нар тус шалгарлаа. Шүүгч лам сүрэнгийн тусгай шагналыг Монгол улсаас оролцсон ган эрдэнэ хүртлээ. Манай өнөөдрийн ивент тэтгэгчээр шагналын сангийн ивент тэтгэгчээр K Performance Financial Company захирал их туяа орцож байгаамаа. За K Performance Financial тэтгэврийн төлөвлөлт нийгмийн даатгалын шийдвэргээ коллежийн санхүүжилт болон амьдралын даатгалын чиглэлээр төлөвлөгөө өгдөг. За 2-р байранд шалгарсан баяр жаргалын ариун сэтгэлийг тайсан дүрье. Баяр хүргэе. Хамгийн сэтгэл догдуулсан мөч Лос Анжелес хотын Монгол номын сангаас зохион байгуулагч Утгын чимэг богино үеийн урагшлын наадмын 15 жилийн наадмын тэргүүн байранд Чикаго хотоос оролцогч Иргэдэн гарав. Асуулын Чикаго хотоос оролцогч Иргэдэн гарав. За өнөөдөр Утгын чимэг 2025 Лос Анжелесийн Монгол номын сан Утгын чимэг уран өгсийн наадамд анх удаага Чикаго хотоос хүрэлцэн ирж оролцож байна. Гадаад оронд суугаа монголчууд бидний хувьд их хэлээ өвлүүлэх, хадгалан авч үлдэн гэдэг үн цэнтэй зүйл байдаг. Тийм учраас монгол хэлээ эрхэмлэн дээдэлж үр хүүхдүүдэд өвлүүлэхийн тулд бид иймэрхүү арга хэмжээнүүдийг удаа дараа зохион байгуулж байгаасай гэж хүсэж байна. Дээрээс нь ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулна гэдэг маш их хөдөлмөр хүч байдаг. Тэгээд энэ хүн наадмыг 15 жилийн хугацаанд тасралтгүй зохион байгуулж ирсэн энэ баг хамт олондоос талархал илэрхийлье. Тэгээд монгол хэлнийхээ төлөө монголоо гэх цоглох зөрөгтэйгээр өдөр бүхэн хичээж их хэлээ хайрлан хамгаалж өглөөж байдаг нийт монгол хэлнийхээ төлөө зүрх сэтгэлтэй багш нар, сургууль хүмүүжүүлэгчид мөн монгол ард түмэн та бүхэндээ чин сэтгэлийн халуун баяр хүргье. Энэ маань манай шин залуу үе болон хүүхдүүдэд маань маш хэрэгтэй гэж би бодож байна. Тийм болохоор өнөөдөр би энэ завшааныг ашиглаад залуу үеийнхэндээ өшөө залуучуудаа бүр хүүхдүүдтэй те энэ мэдээг өшөөд хараагаад энэ сайхан үйл ажиллагаанд өргөнөөр оролцдог байгаасаа өшөө өөр хотуудад цаашдаа ийм Монгол соёлыг дэлгэрүүлсэн үйл ажиллагаанууд маш ихээр зохион байгуулагддаг байгаасаа гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. За ямар нэгэн үйл ажиллагааг тууштай
явуулсны үр дүн болол харагддаг. Манай уншигчд бол ер нь тасралтгүй оролцож байгаа маш олон хүмүүс байгаа. Тэд нарын маань одоо хүүхэд насны мөрөөдөл тийм ээ ийм гоё уралдаанд оролцох юмсан, юм унших юмсан гадны орнуудад бол тийм боломж бол бага байдаг. Тэднийхээ бас нэг хүсэл мөрөөдлийг биелүүлж байгаа. Дээрэс нь одоо жилээс жилд оролцож байгаа хүмүүс маань чадвар нь дээшилж байгаа. Одоо сайхан монгол хэлээр уран яруу тансаг тэр гоё өгүүлэмжийг хүмүүст хүргэнэ гэдэг чинь маш том авьяас бас их хичээл зүтгэл гэж үздэг. Өндөр сайхан хотч өргөн тал удамж Монгол хүний амьдрал үргэлжилсээр байдаг. Туурайн хэмнэл эх орны зүгээс ирэх салхины амьсгалаас төрсэн шүлгүүд сэтгэл дотор хөврөн бидний хэн болохыг мэдрүүлнэ. Монголын яруу найраг үргэлж үгнээсээ илүү утга учиртай байсаар ирсэн. Энэ нь эхийн бүвэн дуу шиг зөөлөн, морьтон хүний хиймэр шиг хүчтэй, ард түмнийг минь бүрдүүлсэн нөмөр нөөлөг уус мэт билээ. Тал нутгийн танил үнэрээс хол өсөж буй залуучуудын хувьд эдгээр арга хэмжээнд төрлөх ёс заншил, үндэс угсаа, гарал үүсэл, өвлөмжлөл, өвөг дээдэс байдаг гэдгээ дахин мэдрэн танилцах, өвөг дээдсийн маань бидэнд үлдээсэн мэрэгэн ухааныг агуулсан хэл ухаан, утга уран зохиол бидний сониучсан урам зоригийг ирээдүйд сэргээхгүй заа. Ийхүү 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Утгийн чимэг наадам маань дуу хөгжим бүжиг наадамтай болж их ажлын хажуугаар амжин ойр дулзаагүй найз нөхдөйгөө уулзсан нэгэн оройг сайхан өнгөрүүллээ.